эхний миний хуваалцах зарчим болохоор сайн мэдээний зарчим байна. Энэ нь би өөрийнхөө амьдралын бүхий боломжтой цаг мөчид сайн мэдээг тараахын төлөө өөрийгөө зориулдаг гэсэн. Энэ зарчим нь намайг үргэлж ятгадаг. Тэгээ сайн мэдээ тараахгүй байх нь тунхлахгүй байх нь надад ял юм шиг санагддаг. Энэ эзнээс өгөгдсөн бас энэ үүрэг даалгавар бас хариуцлага. Тэгэхээр бичээс дээр сайн мэдээ миний бүх бүтээл тунхлагдсан гэж бичээс дээр хэлсэн байгаа. Эзний сайн мэдээг хэдэн хүнд тараасан бэ? Таны амьдрал энэ сайн мэдээ дотор энэ тушаал дотор хэр та дуулууртай байна вэ гэдгийг бас асуумаар байна. Тэгэхээр за нэг 100 хүнд би сайн мэдээ тунхалсан гэж хүн хэд байна? 1000 хүнд 100000. За тэгэхээр миний хувьд бол сайн мэдээний төлөө бол тоог алдсан байгаа. Тэгээд бүхий боломж гарах үед ерөөсөө сайн мэдээ тараахыг ингээд хүсдэг. Яагаад энэ чухал вэ гэвэл тэрний цаана аврал байдаг. Эзэж мөхөхгүй тэр мөнхийн ам байдаг. Тэгээд тэр хараалын тэр харанхуйн иргэшээлээс татан аваад гэрэлтэй ерөөлийн тэр сувг дээр тавьдаг. Тэр энэ үнэхээр чухал учраас эний төлөө үнэхээр бүр амьдралаа үн цэнэ зориулдаг. Тэгэд маш олон боломж болгоныг дандаа хайж идэг. Тэрнээс шууд очиод хүмүүс сайн мэдээ ярина гэсэн үг биш. Эзэн минь та энэ хүнд сайн мэдээ тарах надад хүчийг өгөөч, боломжийг өгөөч, цагийг өгөөч гэж залбирч идэг. Тэгээд яг тэр боломж хаалгыг нээх юм бол ерөөсөө довтлогоо хийдэг. Эний төлөө зориулт гаргадаг. За тэгээд хамгийн сүүлд надад энэ нэгэн тийм брендинг хүн илгээмж явуулсан таа. Миний ах トゥ хамаатан саданд авчид өгөөрэй гэд. За яг нөгөө Америкаас наашаа ирж хахад. За тэгээд за энэ өгөх хүнд нь би нэгэд надад тэр хүнд нь өгөх болцоо гарч байгаа юм чинь сайн мэдээ өргөх хийсэн гэж бодож ирсэн. Тэгээд нөгөө хүний утсаар нь одоо би таны гэрт хүргээд өгье гэсэн. Уг нь бол энэ тэнд гудамжинд уулзаад өгч болно шүү дээ. Хамгийн гол нь энэ тэнд уулзахаар сайн мэдээ тарах болцоо гарахгүй ч магадгүй. Тийм болохоор илүү гэрт нь очивол илүү сайхан сайн мэд. Тэгээ нөгөө хүн маань гэрийнхаа ийг зааж өгсөн. Тэгээд нөгөө уг нь илгээмжиг бол хүн тэр өгч байгаа юм өөрөө уцаар хилд авах хэрэгтэй шүү дээ. Чинь би өөрөө хөргөж өгч байгаа. Хамгийн гол хөргөж өгчөө шалтгаан нь би тэр хүнд эзний үгийг тунхлах юм боломж гарч байгаа. За тэгээд гэрт нь очисон чинь үнэхээр тэр одоо элит хаус. За баг нөхөр намайг хаймар машинаа тосч авсан. Ингээд газар зогсоод тэгээд гэртээ. Тэгээд би шууд тэр хүмүүст сайн мэд тарааж болохгүй байгаа болохоор тэгж яасан. Өөх ямар сайхан өргөө гоё гэрвэ. Та нарын амьдрал ингээд одоо энэ гоё унах унаатай. Бүх юм чинь гоё тэгшэрч байгаа юм байна. Харин нэг л зүйл дутуу байна да гэсэн. За тэгэл нөгөө гоё хоолоор дайлал тэгэл цай угаал тэгсэн чинь нөгөө гэрийн эзэн маань асуусан. Би танаас асуух юм байна гэсэн. За юу лээ гэсэн. Тэгээд манай гэр бүл яг тэр гэрширэг дутаад байгаа тэр нэг зүйл юу вэ гэсэн. За тэгэхээр надад ягаад гэвэл сайн мэдээ ярих боломж ингээ гарчиж байгаа байхгүй. Нөгөө хүн өөрөө асуулт асуусан учраас би хариулах хэрэгтэй. Тэгээд би түнсэн. Танай гэр бүлд чиний зүрх сэтгэл эзэн орших хэрэгтэй. Эзэн байх хэрэгтэй. Тэгэх юм бол бүх зүйл чинь тэгшэрнэ. Тэгвэл яаж би тэр эзнийг бол мэдэх вэ гэсэн. Тэгээд сайн мэдээгээ яриад тэгээд чуулганд өрсөн байгаа. Тэгвэл яг энэ мэтлэнгээр бидний амьдралд үнэхээр боломж гарах юм бол бид хүмүүст сайн мэдээ тараахын төлөө бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй юм аа. За өөр ус сая Америкт явж байхад нэг бөө хүнтэй болцсон. За би бөө хүнд сайн мэдээ тарах болсон. Тэр ингээд нэлээд юм урт үстэй сахал нь ургацсан ингээд гартаа ингээд
эрх зүйцсэн, тэгээд улаач гэсэн. Тэгээд би нөгөө бөөд хэлсэн. За эхлээд чи надад яагаад бөө болсон, яагаад улаач болсноо ярьж өг. Тэр чи надад үнэхээр сонирхолтой байна. Би тэр чинь сонсомоор байна. За тэгээд дараа нь би яагаад пастор болсон тэрийг ярьж өг болж ийн гэсэн. Гэсэн нөгөө улаач маань зөвшөөрсөн. Оо тгий гэсэн. За тэгээд надад нөгөө хэрхэн улаач болсон, ялангуяа Чикагод нэгэн бөө ирээд тэгээ намайг ингээд томилсон, тэгээ ховц өмсгөл тэгээд би нутагтаа одоо энэ бөөгийн тэр улаачийн үрийг үүсгэж чад. Тэгээд нэх барьцтай айгүй тодорхой юм ерөөс надад ярьж өгөхгүйсэн. Тэгээд би бол төвчээртэй сонссон. За болж байна гэдэг. Оо нөгөө бөөмөн надад яриа л гэсэн. За тэгээд дуусныхын дараа нь за одоо би миний ярих ялж болсон уу гэж. Оо болсон гэдэг. Тэгээд би яагаад пастор болсноо ярихаар гарцаагүй би Есүс Христийн сайн мэдээг ярихаас ураа. Тэгээ бүр түүнээс илүү давуулна дийлж ярьсан. Яагаад би өнөөдөр пастор болсон байг бол эзэн надад энэ хариуцлагыг өгсөн. Эвлэрлийн үйлчлэлийг өгсөн. Элчин сайд болгосон. Тэгээд би энэ хонхоглоор бүх амьдралаа зориулах болно. Тэгээд нөгөө бүгд хэлсэн би өөрөө чи өрөөж болох уу гэсэн. Гэсэн нөгөө бөөм зөвшөөрсөн. Өө тий болно гэх. Тэгээд шууд нөгөө бөөдөр гараа тавиад тэгээд давхар бас хүмүүс яг залбирч явах үед чихэн маш их онгорхоо байдаг. Зүрх нь хүртэл онгорхоо болчтой. Тэгээ яг залбирч явах үедээ сайн мэдээний залбирал хийсэн. Их эзэн минь та орчлон бүтээсэн. Тэгээ хүн үнэхээр тоолж урах гэмнүг үлтэй биднийг та үнэхээр хүүгээрээ дамжуулан уучлсан. Та дахин амьлаад бидэнд авралыг өгсөн. Яг тэр залбирал дотроо сайн мэдээний чухал тэр үнцнүүдийг тунхаглаад түүнийг өрөөсөн. За тэгээд хоёул эзний тогтоосон цагт уулзъя гэх. За тэгсэн би дараа нь жилийн дараа нөгөө бөөтөөгөө сая энэ жил өнгөрсөн жил явахдаа дахиад таарлцсан. Тэгсэн халин өстэй болсон. Нөгөө урт ус байхгүй болсон. Аюу сайхан залуу байсан. Тэгээд намайг гэртээ өрөөд би таны гэртээ хоолнд орох гэсэн юм аа гэж. Тэгээд энэ тэр жилийн хугацаанд амьдралын өөрчлөлтөө болцчихсон. Тэгээд тэр эзний итгэл дээр ирэхэд үнэхээр ойрхон болцсон. Одоо чуулганд л ирэх татвар. Ямар ч байсан дараа нь би эзний дараагийн сургаалаас ингэ заахад тэр хүлээж авсан. Тэгвэл өнөөдөр эзэн бидний амьдралд үнэхээр бүх бүтээлд сайн мэдээг тунхаглаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ бол бидний амьдралын зарчим байх ёстой. Надад ямар боломж гарна тэр боломж болгон дээр эзний сайн мэдээг тунхаглана гэж. За нэлээд олон жилийн өмнө би найздаа сайн мэдээ ингээд Есүсийн тухай ярихаар юусоо сонсч хүлээж авахгүй. Тэгэхээр нэг өдөр тэглээ. Хөөш манай чуулганд чамд хайртай хүн байд юм бэл гэсэн. Гэсэн чи нөгөө нөхрийн чинь ингээд нүдэн том болоод хэн хайртай юм бэ? Тэгэхээр чи манай чуулганд очиод үзээ. Тэгэхээр мэднэ гэсэн. За тэгсэн нөгөө хизээч очихгүй гэдээсэн нөхөр маань бүтэн сайдар тэр цуглааны артлаар яг манай цуглааны эмгтээшүүдийг хардсан. Амар үлэн нүдтэй. Айгу сүр нөхөр тэр артлаар л ингээд тэгээд цуглаан дуусны дараа над дээр ирд ингээд намайг ингээд нудраад өөрч чи намайг битээ зовоогоо тайл та яг надхийн хайртай гэсэн. Тэгэхээр би түүн за би чамд яг чин өмнөнийг хэлээ. Есүс чамд хайртай гэсэн. Тэгсэн чинь би нэлээд баг зодуулсан шүү дээ. Цохиолсон. Чи намайг хоорсон гэж гэлсэн. Гүй чамд Есүс хайртай. Би нэг л хэлэх гэж би хайртай хүн байгаа үстэй. Би худлаа хэлээгөө гэсэн. Тэгээд яг нэлээд ингээд найздаа нүдүүлээ зохиулсан ч гэсэн яг тэр өдрөөс эхлээд тэр найз маань эзний чуулганд ирж Есүст итгэсэн ба. Тэгвэл бид маш олон арга замыг бас бодох хэрэгтэй. За тэгээ энэ мэтлэнгээр би бас маш хөгжилтэй, сонирхолтой олон арга замаар хүмүүс эзэн дээр авчирсан тул надад ариун байна. Дуусахгүй байгаа. Яг тэгвэл тэр хүмүүсийг яаж эзэн дээр авчрах вэ гэдгийн төлөө миний бүх бодол, санаа, бүх төлөвлөгөө явагддаг болохоор хүмүүсийг авчрах тал дээр бол үнэхээр мэрэгчлэн болцсон. За жишээнхэд одоо янз бүрийн жишээнхэд сая Солонгост байх хугацаанд нөгөө Монгол таавнд одоо 2 давхраас нь эхлээд дандаа Монголын нөгөө зоогийн газар, за тэгээд янз бүрийн үйлчлэгийн газар бүгдэн дээр нь очдог. Очоод өрөнд нь ороод за сайн байцгаана уу гэд хамгийн ихний нөгөө мэдлэгээр л хүмүүс юунд ордог. Шоконд ордог.
Хүмүүс сайн байна уу гэхээр за зин ямар хамаатан билээ. Их хурлын хүн үү, засаг захарааны хүн үү, хүмүүс бүгдээр нэг хэсэг шоконд орчдөг. Яг л нөгөө ихэнх хүмүүс маань бие биеийг мэдлэггүй болохоор ойр дотны хүмүүс л мэдлэг. Тэгэхээр миний хувьд бол за сайн байна уу, ажил дурал сайн уу, сонь сайх юу байна, гэр бүл сайн уу гэдээ ирэх нөгөө хүмүүс байна. Тэгээд яг тийм байдал орсон дараа за би нөгөө Галил Монгол чуулганы пастор байна. Али өрөөгөөд ихээр ямар ч эргэл нөгөө хүмүүс буруутах юм байхгүй. За гэдэг. Тэгэл шууд за ийм байдлаар бас маш олон хүмүүс эзэн дээр ирсэн. Яг л залбирахтаа би дандаа сайн мэдээний залбирал хийж байгаа. За тэгээ өөр бас нэг сонирхолтой зүйл нь нэг настай ихч нөгөө өөрийнхөө бүргэн хүү охин хоёртой сайн мэдээ өгөх гээд хилэлгүй пастор манад очие гээд дагуулаа явахгүй. Тэгсэн шууд хүүхдүүд дээр хэлэхгүй аваад ирсэн. За тэгсэн нөгөө хүүхдүүд нь уурлаад яах бид нарт хэлэхгүй яах гэж гадны хүн аваад ирж байгаа юм байц чи. Энэ үнэ явуул гэдэг. Өөр миний хажууд бүр хөөхнэ. Тэгээд нөгөө ээж нь уг нь намайг сайн мэдээ тараах гэж авчирсан хүн шүү дээ. Миний охин маань итгэхээсээ, миний хүргэн маань итгэхээсээ гээд авчирсан. Тэгэхэд надад хэлээгүй нөгөө охин хүргэн хоёрт бас хэлээгүй. Тэгээд бид гурийн донд эвгүй байдал орох гээд байсан. Тэгэхээр нөгөө хүргэн хүү охин хоёрт нь уучлаарай та нар санаа зовлтгүй. Ээж нь гэртээ өрсөн. Тэгээд ээжийнх нь гарын хоолыг дайлуулах гар ирсэн юм аа. Санаа зовлтгүй. Би та нарт юу ч ярихгүй. Би сайхан Монгол ёсороо би ээжийнх нь гарын хоолыг гэж ирсэн юм аа. Хинэ ихчээ гэсэн чинь тийм ингээд. Тэгээд надад хоол хийж игээд хоол идэл дуусны дараа за би нэгэнт одоо цуглааны пастор учраас одоо та хоёрыг ерөөхгүй ингээд зүгээр явчихна гэхээр ерөөсөө миний ёс зүйд ерөөсөө нийцдэггүй. Тэгэхээр би нэгэнт та хоёр сонсохгүй би та хоёр Есүсэнд юу ч ярихгүй. Ярих шаардлагач байхгүй. Гэхдээ ерөөчөд явъя. Гэсэн нөгөө хоёр маань зөвшөөрсөн. За тгийгээд. За тэгээд ерөөсний дараа бид тэднийг хонсон баг. Намайг явуулаагүй. Нөгөө баг дөнгөж орж ирэх чинь ингээд явуул. Хачин хүн аваад ирсэн гэдэг хөөхөд байсан хүмүүс маань явуулаагүй. Тэгэхээр бид үнэхээр сайн мэдээний төлөө үнэхээр энэ үнцний зориулт юм аа. Тэгвэл Паул илч үнэхээр сайн мэдээ тараахгүй байх нь надад үнэхээр ял юм шиг санагдаа гэж. Тэгвэл хэрвээ бид энэ гудамжин дээр очиод би Есүсийн тухай ярьсан гэх юм бол энэ үнэхээр өрөөсгöd болно. Хүмүүс тоохгүй. Гэтэл хүмүүсийн сонсох тэр өнцгөөс нь бид орж эзний сайн мэдээг тунхаглаж эзний хаанчлалыг хэлэх ёстой юм. Бид мэрэгэн ухаан дотор амьдрах ёстой юм. Тэрнээс бид буруу урсгалын хүмүүс шиг ингээд гудамж нэгэ тараах материал өгөөд эсвэл автобусны буудлын дээр ингээд номнууд игнүүлсэн ингээд зогсоод ингээд бүхэлдэж явах ийм хүмүүс биш ээ. Энэ бол буруу урсгалынхан байна. Хүчээр тэгэж өөрх нь харин эзэн бол сайн мэдээ бол жинхэнэ харилцаа амьд эзэнтэй уулзах учрал юм аа. За тэгэхээр миний амьдралын хамгийн нэгдэх зарчим бол энэ тэргуун зарчим байдаг. Би надад ямар боломж олгоно тэр боломж бүхэнд эзний сайн мэдээг тунхагласаар болно. За одоо тэгээд надад сайн мэдээ тунхаглах хамгийн сайхан одоо боломж удирдал ирж байгаа. Одоо цагаан сар. Тэгээд цагаан сараар бол тэгээд юу яаж тооцоолж байгаа. За сайн мэдээ тарах ялангуяа настай хүн. За тэгээд дараа нь хүүхдүүд нь. За яг бүүнэр байхад би явж орох юм шиг. Тэгээд тэр хүмүүсийг эзэн өрөөх болно. Бид бол үнэхээр дуудагдсан хүмүүс. Тэгээд би энэ цагт бас та бүхнийг сайн мэдээний төлөө тийм үнцэн та бүхэнд байх болтугай гэж өрөөж байна. За тэгээд хоёр дахь зарчим болохоор босгон байгуулах зарчим. За энэ босгон байгуулах зарчим дээр за би бичээсээс дуудъя. Рономи 15-ийн 1-ээс хүчтэй бид өөрсдийнхөө сэтгэлд нийцүүлэлгүй хүчгүйхэн сул дорой байдлыг үүргэх ёстой. Бидний хүн бүр хөршийнхөө сайн сайхны төлөө түүнийг босгон байгуулахын тулд сэтгэлд нь нийцүүлье. Учир нь Христ гэсэн өөрийнхөө сэтгэлд
гээгүй. Харин таныг буруутгасан хүмүүсийн буруутгал над дээр буу гэсний адил байсан юм аа. За энэ дээр хэлсэн байгаа. Босгон байгуулахын тулд сэтгэлд нь нийцүүлээ. За зарим үед би ямар нэгэн одоо үйлчлэл ажил хийж явах үед миний одоо санаа бодолтой нийцэхгүй маш олон гардаг. Гэхдээ би тухайн хүнийг босгон байгуулахын тулд түүнд зөвшөөрдөг. За гэтэл дотроо надад зөвшөөрмөргүй санагддаг. За энэ арай болохгүй юм шүү гэмээр зүйл байна. Тэгсэн ч гэсэн хамгийн гол нь тэр нэгнийг босгон байгуулахын тулд би сэтгэлд нийцүүлдэг. Тэгээд өөрийнхөө эргэн тойрон байгаа хүмүүстэй уулзаж байгаа хүн болгонд үргэлж за би энэ хүнийг яаж явал босгон байгуулах вэ гэдэг юм боддог. Тэрнээс энийг яаж унтраах вэ? Яаж доош нь хийх вэ? Яаж доромжлох вэ гэдэг зүйлийг хизээж бодохгүй. Яг бол энэ миний амьдралаас хол байг. Яг бол эзэн босгон байгуулахаар утсан. Тэгэхээр би хэн нэгэн хүнтэй уулзах юм бол дотроо за эзэн минь та энэ хүнийг над босгон байгуулах тэр үгийг өөрийнхөө үгийг түүнээс урам зоригийг хүч чадлыг өгөөч гэж залбирч идэв. Ичнээн зарим бүр буруу байсан ч гэсэн яг миний энэ босгон байгуулалтаар дамжуулж түүнд ухаарл ирээсээ тэр амьдралаа өөрчлөсэй гэдэг төлөө бас залбирч байна. Яг үүний төлөө бид дуудагдсан юм. Тэгвэл өнөөдөр бидний эргэн тойрон харах юм бол хүн болгон бие бинийгээ ингээд утаасан, доромжилсан тийм зүйлсүүд их явагдаж байна. Харин эзэн биднийг бүгдийг босгон байгуулахаар дуудсан юм аа. Тэгвэл бид магадгүй нэг үнтэй ингээд гар бариад за амьдрал ахуйч ямар байна? Би таны төлөө залбирч хүүхэд энэ дээр хүмүүс босоод ирлээ. Уг нь миний хувьд бол 1 юм уу 2 минут л зарцуулсан байдаг. Гэтэл тэр хүний амьдралынх нь бүх үнс нэг шийдсэн зүйл байдаг. Энэ үйлчлэн би бас хүмүүсийг босгон байгуулж яхад дараа нь амьдрал дараа нь хуваалцахад пастраа тэр үед та намайг яг ингэх үед би зоригдсон босч ирсэн гэсэн хүмүүс маш олон байдаг. За тэр өнгөрсөн 7 хоногт хаанчлалын дэлгүүргээ цуглаан дээр очсон. Чуулганы ахлагчтай уулзсан гэсэн. Би бол тэрийг бол мэдэхгүй. Гэсэн чуулганы ахлагч. Пастор та намайг өнөөдөр яг энэ үйлчлэлийг хийхээс өөр аргагүй болгосон. Та мэдэж гин гэсэн. Би бол ерөөсөө мэдэхгүй. Ерөөсөө санахгүй байна гэсэн. Би Солонгост байхдаа манай цуглаан ямар ч одоо пастор ахлагч байхгүй. Бид нар хамтдаа цуглаад биднэрт пастор хэрэгтэй байна гэж тантай уулзахад чамайг эзэн дуудсан байж тээ. Чи яагаад тэр чуулганыг өдөртөж үйлчлэх болохгүй гэж. Би чамайг өрөөж өгье та намайг өрөөсөн санаж гинүү гэж. Тэгээ би тэрийг ерөөс огт санахгүй мартцсан байна. Тэгээ тэр шалтгаанаас болоод би өнөөдөр Солонгост байхдаа би чуулган удирдаад тэгээ дараа нь Монголд ирэхдээ өнөөдөр 3 жилийн өмнө шинэ чуулганыг эхлүүлсэн. Энэний төлөө одоо зүтгэж байна. Та намайг зоригч болсон шүү гэж. Тэгээд би энд үнэхээр баяртай байсан. Эзний магтээ. За тэгвэл би дахиад чамайг өрөөж өгье гэдэг. Тэгээ өнгөрсөн бүтэн сайдар үнийг өрөөсөн. Өржин осорч өнөр өтгөн болж энэ газрыг эзний алдараар дүүрэг. Тэгээд чамаар дамжуулан шинэ үеийнхэн босгох болтугай. Тэгээд чи сайн удирдагч болно. За тэгээд дээр нь би өөрийнхөө одоо банх хүү, том хүү, за ихнэр бүгдийн өдөр болгон босгон байгуул. Хүүгээ тэрвэл аав хүүдээ хайртай, аав хүүдээ найздаг, аав хүүгээр бахархдаг гэж хэлчихэд ядангуй манай банх хүү бол өстой олон юу шүү дээ. Үнэхээр дүрдээ ордог. Тэгвэл эзэн биднийг эргэн тойрон байгаа бүх зүйлсийг босгон байгуулахаар дуудсан юм. Тэгээ миний хувьд хэн нэгнийг яавал унахчихгүй гэдэг зүйл ерөөсөө бодогдохгүй. За энийг яаж босгочих вэ? Өөр ингээ өл дээр унтсан байхтан ч гэсэн яаж босгох вэ? За дээр нь бас манай Баянгорт байгаа чуулганы авралын чуулганы пастор маань би нэг бас Баянгорт байхад нь нэлээд олон жилийн цуглаан эхлэх байхад нь буцаар дуудсан. Хөөе энд нэг сургалтанд ирээд суух хэрэгтэй юм чи хүрээд ир гэсэн. Тэгсэн манай нөхөр нэг прогонд замдаа явж байхдаа арх уудсан. За тэг надтай уулзахдаа ямар нөхөр орж ирсэн гэж бодож байна. Одоо яг чуулганд явдаг хэрнээ. Бүр ингээд
урч хүн ингээ нойргон онцгой ус мөс ингээ өргөйдсөн. Яг л нэг юу нь мэддэгдээд байсан. Яг нэг биенээс ингээ эвгүй өндөр үнэлсэн. Гэтэл түүнд хэлсэн. Би чамд итгэж байна. Эзэн бас чамд итгэж байгаа. Тэгээд чи нутагтаа очиод сайн мэдээ тараагаад онсон чуулганы эхлүүлээ. Тэгээд би 2-7 хоногийн дараа би чамдаар очиод тэгээд тэр газарт эсний өргөөг байгуулъя гэж хэлсэн. Тэгсэн зөвхөн одоо өөрийг нь бол анх бодохдоо шүүмжлэх байхдаа за би өнгөрсөн гэдэг тийм нэг юм байна. Харин нутагтаа очиод яг намайг очиод 80 хүн цуглуулсан байсан. Тэгээд чуулганыхандаа юу гэж хэлсэн гэсээр миний дараа нэг чухал хүн ирнэ. Би түүний шаагаагч тайлах хэрэггүй гэж зогсчихсан. Тэгээд тэр хүн дараа 2-7 хоногийн дараа ирсэн 80 хүнтэй. Тэгээд анхны авралыг гэж цуглаа гэж хэлсэн байна. Тэгэхээр таны амьдралд танаар дамжуулан босгогдох тэр хүмүүс өрөөгдөх болтугай. Та хүмүүсийг босгохоор төгссөн юм аа. За тэгээ миний амьдралын 3 дахь зарчим маань болохоор зарцын зарчим байна. Иесус ч гэсэн би бусдад үйлчлүүлэхэд туш би бусдад үйлчлэхээр ирсэн юм гэж. Тэгвэл бидний их эзэн бол өөрөө бидний хөлийг угаасан эзэн байна. Тэгвэл бид бусдад үйлчлэхээр дуудагдсан. За тэгээд зарим үед надад бас тийм зүйл бодогддог. Миний дотроос ингээд чи анхны пастор юм чинь одоо чинь ингээд ялангуяа залуу хүнтэй ингээд уулзах гэхээр тэр чам дээр ихлэ ирэх ёстой. Наад чинь энгийн юм дээр л хүрт ингээд нэг дотроос ингээд тийм нэг байр суурьны юу тэмцэл үүсдэг. Дотроо ингээд тэмцэлдэг. Яг л тэр чам дээр ирэх ёстой шүү дээ. Чи анхны пастор юм чинь бас нэг өрөөнд сууж байгаа байж хэрэгтэй. Намтайгаа хэрэгтэй шүү дээ ингээд дотроос тэгдэг. Харин үгүй би үнэхээр бусдад үйлчлэхээр Есүс ямар байсан би түүнтэй адилхан байх ёстой. Би түүн дээр явж очих ёстой. Тэгээд би уцаар ирээд яг чи хаана байна? Би явж очиё гэж хэлдэг. Тэгвэл тэр зүйлээр энгийн энэ зүйлээс л түүний амьдрал бас өөрчлөгддөг. Тэгээд үргэлж ямар нэгэн зүйл хийх болохоор би чинь пастор шүү дээ гэж тэр бодлоо үргэлж хийсний зарц шүү дээ. Тэгээд бидний хөлийг угаах ёстой шүү дээ. Үүргээл биелэх ёстой шүү гэдэг. Энэ бол миний бүр амьдралын одоо зарчим болсон байна. Тэгээд яг би эзний надад оноосон хариуцсан үүргийг би биелүүлж байгаа. Би зарчим маань би бусдад үйлчлэх ёстой гэж. За тэгээд 98 оноос ахуулаад за өнгөрсөн жил 2015 он яг Азийн үүдгээд пасторууд бэлтгэхийн сургууль би дамдаа тэр менежерийн ажил хийсэн. Тэгээд одоо пастор сургалтын суух гэдэг хэрэгтэй. Ачаагийн зөөж машинд оруулна. За тэгээд бидний 11 цагийн завсарлага 4 цагийн завсаргаанд бидний копиг бэлтэж өгнө. За тэгээд өрөөндөө ингэж яг бүх үйлчлэлийн ажил юм. Тэгээд нөгөө сургалтын сууж байгаа хүмүүс маань нөгөө пастор таны ингээд хөдөлгөөд үйлчлүүлэх хаад бид нар санаа зовоод байна. Ээгүй энэ бол миний л үг. Энэ мэтлэн аль болох бусдын доогуур орж үйлчлэгийн зүрхтэй байх нь амар. Эзэн өөрөө биднэрт загварнуулсан. Тэгэхээр энэ бидэнд үнэхээр амаргүй өөрийгөө даруутах гэдэг нь энэ дотроос бидний махан бие үүсгэн дандаа дээр байх гэж оролддог. Тэгвэл бидний их эзэн ямар байсан гэхээр за би энэ телефон номын 2-р бүлгийн хэсгээс дуулаад 2-ын за би 6-аас уншия. Тэрээр хэдийгээр Бурхны мөн чанараар орсон байсан боловч Бурхантай тэгш байх явдлыг өөртөө хадгалах зүйл гэж үтсэнгүй. Харин өөрийгөө хоослож боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон тэрээр үгэлдэж төдийгүй загламаа үгэлдэж хүртэл дуулууртай байснараа өөрийгөө даруулгаа. Энэ дээр Иесус тэр бол хаадын хаан байсан. Тэр бол эздийн эзэн байсан. Тэр өөрөө бүх орчлон бүтээсэн. Бид түүний хүндлэх ёстой тэр эзэн маань өөрөө энэ дэлхийд ирээд өөрийгөө юучгүй хоослоод тэгээд загламын үхэл хүртэл тэр дуулууртайгаар
би зарц байна, би боол байна гэдэг энэ итгэмжт байдлаараа эцсээ хүртлээр тэр уулууртай байсан байна. Тэгвэл би үнэхээр Иесус эзнийг бодохоор би үнэхээр хаана ч хүрэхгүй мэн гэдэг. Би өшөө өөрийгөө даруутгах ёстой гэж бодлоо. Иесус эцсийн тэр мөчөд түүнийг маш бүдүүн хадаасаар загалмай дээр хадж байхад аав энэ хүмүүсийг уучлаарай гэж. Би эдний төлөө би амиа хөхөр ирсэн юм аа гэж хэлж хэлжсэн байна. Тэгвэл өнөөдөр бидний хинч буруутгасан бид ямар ч зүйл байсан бид эзнийг бодоод энэ бүхний эзний төлөө л хийж байгаа юм аа гэж хийх юм бол эзэн алдарших болно. Гэтэл өнөөдөр бид нэр энэ дэлхийн тэр байр суурийн системээр бол явах ёсгүй. Дэлхийн систем болохоор би ирэх мэдлэлтэй. Тийм учраас энэ надад үнэлэх ёстой, тэгээд заграгдах ёстой гэдэг өөр үйлчлэх ёстой гэдэг ингээд дэлхийн систем бол өөр байна. Харин эзэн бол бидэнд чи бүхний тэргүүн байхыг хүссэн нэгэн бол бүхний зарц болгоо гэж хэлсэн байна. Тэгвэл энэ зарцын зарчим нь хэд их зарчим хэлж үү? Одоо 4. За 4 зарчим маань болохоор дагалдагч бэлтгэх зарчим байна. Дагалдагч. За нэг нэлээд баян байрын хүн сэтгэл зүйчдэр очисон. Тэгээ сэтгэл зүйчдэр очиод зөвлөгөө авах. Надад ингээд ямар ч баяр баясгалан алгаа. Тэгээ би танаас үнэхээр зөвлөгөө авмаар байна. Сэтгэл зүйчдэр очисон. За тэгсэн сэтгэл зүйч маань нэлээд тэр мөнгөтэй хүн байсан учраас өөрийнхөө тэр харилцагчийг алдахгүй тул тэр бодсон мөн. За би үүнд ямар зөвлөгөө өгөх вэ? Энэ харилцагчийг алдмааргүй байна. Баян харилцаатай бол өөс миний орлого нэмэгдэхээр байна. За ямар юм хийх үү гэдэг. Сэтгэл зүйч маань янз бүрийн бодож байгаа. Тэгээд түүнтэй уулзалт хэлсэн. За би нэгдүгээр хичээлээ оръё. Манай хотод үнэхээр гоё цирк ирсэн байна. Цирк. За ялангуяа тэр циркийн дотор тэр алиалагч нь үнэхээр хүн болгоныг бүр инээлэгдэг гэсэн бүр баясгадаг тийм хүн байл. Би үртэл үдсэн. Тэгээд би бүр хөх инээд хүртэл би бүр инээсэн. Тэгээд тэрнээс хойш ингээд бодхоор бүр инээд түрээд ингээд бүр би баяртай байгаа. Тэгэхээр хамгийн ихний хичээл болохоор тэр циркийн очиж үзье. Тэгээ ялангуяа тэр алиалагчийн тоглолтыг үзье гэсэн. За тэгсэн нөгөө хүмүүс маань сэтгэл зүйчсэн үгүй гэсэн. Та намайг ойлгохгүй байна би үгүй гэсэн. Би тэр циркт явахгүй гэсэн. Тэс нөгөө сэтгэл зүйч маань ингээд бүсгүүлд ингээд ууралсан. Би чамд туслах гал байж штэ. Тэгээд миний одоо хий гэсэн зүйлийг хийхгүй бол үр дүн байхгүй штэ. Тэг яагаад юу нь болохгүй байгаа юм гэсэн. За тэгсэн нөгөө хүмүүс маань хэлсэн. Сэтгэл зүйч гоо. Яг тэр цирк дээр тэр тоглоод байгаа тэр алиалагч чинь бий вэ штэ гэсэн. Тэгээ би маш олон хүмүүсийг инээлгдэг. Хүмүүс бүр ингээ хүүхийн үрлийг инээд. Ихтэй надад баяр баясгалан байхгүй штэ. Тэгэхээр тэр хүмүүсийн инээгээд байгаа чинь худлаа байхгүй юу гэсэн. Би танаас яг жинхэнэ тэр баяр баясгалан гэл мэдэх гэж ирсэн болохоос. Тэгвэл яг үүнтэй адилхан хэрвээ бид дагалдагчийг бэлдсэн энэ эзний агуу тушаалын дагуу амьдрахгүй бол тийм хоёр нүртэй хүмүүс болдог. За эзэн бидэнд агуу тушаал өгсөн. Тэгэхээр миний хувьд ч гэсэн ялгаагүй миний амьдрал тийм хоёр нүртэй болох учраас би яг зарчмыг мэдж байгаа. Тэгэхээр би амьдралаараа дандаа дагалдагчийг бэлдэж амьдардаг. Өөрийгөө үргэлж дандаа үнэхээр тийм цангацсан зүрхтэй эзнийг эрен хайж байгаа тийм хүмүүсийг олоод тэр хүмүүсийг дагалдуулдаг. Тэр нь бас нэг нэгийн харилцаагаар эсвэл ингээд одоо сүүлийн үед бол дандаа Skype, WhatsApp, за тэгээд WeChat ялангуяа урд зүгийн хүмүүстэй бол WeChat-аар харьцах өөр боломж байдаг. Америкт байгаа хүмүүстэй WhatsApp-аар харьцдаг. Европт байгаа хүмүүстэй Skype-аар харьцдаг. Дандаа бүгд өөр. Солонгост байгаа хүмүүс маань Kakao-гоор харьцдаг. Тэгвэл тэр бүх юг суулгаад тэгээд тодорхой нэгэн цаг дандаа бид нартай харилцсан. За энэ дагалдуулалтаа хийс хэрэг. Яагаад энийг хийх ёстой вэ? Хэрвээ яг дагалдагчийг бэлтгэхгүй амьдрал маань өөрөө зүгээр итгэгч тэгээд санал дулаацуулдаг тийм хоёр нүртэй амьдрал болдог.
Тэгэхээр энэ зарчмыг би өөрөө мэдж байгаа болохоор үргэлж би өөрийгөө тэр агуу тушаал дотор байлгадаг. Яг бол би дагалдагчийг бэлдэхгүй бол болохгүй гэдгийг би мэдж байгаа. Тэгээд би дагалдагч бэлдэхгүйгээр миний амьдрал бас хоёр нүртэй байсан. Тэгээд эзэн надад энэ дагалдагч бэлдэх талаар ухаарлыг өгсөн. За би тэгээд энэ агуу тушаалыг бид энэ бол тушаал гэдэг болохоор Матай 28-ийн энэ алдартай ишлэл баг бид чэжээр мэднэ. 18-аас Есүс ойртон ирээд тэдэнд тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс явж бүх үндэстнийг дагалдагч болгохтоо. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харахтун үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж айлтваа. За тэгэхээр би энэ дээр бас дахиад та бүхнээс асуумаар байна. Та хичнээн дагалдагчийг бэлддэг бай, бэлдэж байгаа бай. Өнөөдөр бол пастор би ганцаараа штэ гэж хэлэх гээд байна уу? А гэтэл энийг ганцхан чуулганы пастрын үүрэг гэж та бодож байна уу? Үгүй. Энэ Есүс Христ бол цорын ганц Бурхны хүү, бидний амрагч их эзэн гэж итгэж байгаа хүн бүхэнд өгөгдсөн тушаал. Тэгвэл та хэн нэгэн хүн сайн мэдээ тараагаад түүнийг дагалдуулах ёстой. Түүнд эзний үгийг заах, залбирах, эзний зөв замаар хэрхэн амьдрахыг түүнд хуваалцах ёстой. Тэгвэл эзэн хожим бидний өдөр хичнээн дагалдагч бэлтгэсэн бэ гэдгээр эзэн бидний чанарыг шалгана. За эзэн сүүлтийн өдөр очсон чинь ингээд толгоогоо майжаал ганцаараа ингээд зогсож явах юм байх юм биш үстэй. Хийсэн ажил нь сүрэл, мод, төмөр одоо Коринт ном дээр байгаа. Тэрийг галаар шалгана гэсэн ба. Тэгээ та сүрлэн ажил хийсэн байгаа юм шиг үстэй. Нэг гал үргэсэн чинь юу ч байхгүй болсон. Харин эзэн бидний яг алт шиг тэр ажлыг тэр үнцэнтэй ажлыг хийгээрэй гэж эзэн хэлсэн. Энэ бол бид энэ агуу тушаал уулууртай байх явдал. Тэгвэл өнөөдөр миний амьдралын зарчим би яа та бүхэн зарчмаа олж чингүүл би энийг бас өөр олон чуулганы энэ зарчмаа хуваалцааг бол яг л та бүхэн миний бас итгэлийн хамтран зүсэг гэр бүл. Тэр яг эзний одоо хүсэж байгаа эзний байх ёстой тэр загвар дотор яахыг би нэг талаараас явах гэж байгаа. Тэгээд зарим хүмүүс суглааны хэдэн ахлагч, за эсвэл эсийн бүлгийн ахлагч, пастрын ажил гэж бодож байх юм. Уучлаарай, энэ бол ганцхан хүмүүсийн ажил биш юм аа. Энэ бүгдийн энэ бол үйлчлэл байх хэрэгтэй. Тэгээд та надад одоо пастор би 5 дагалдагч надад байна. Би яг өөрсгөө би 5 хүнийг эзэн би бэлтгэсэн. Би тэднэртэйгээ би 7 хоногт нэг удаа тогтмол уулзаж би эзний үгийг хуваалцаж би түнд залбирч бид үнэхээр дотн хавцаатай байдгаа гэж хэлэх хүн байна уу? Арай нэм гариг хүмүүс ганцхан нэм гаригт ирэхээр сайн байна уу гэл. Тэгээд нэгдгээс 6 өдөр хайцсан бүү мэд яаж амьдарч байгаа бүү мэд. Тэгснэ бүтэн сайдар дахиад хай амьдралд юу болж байгаа бүү мэд. Тэгэхээр чин магадгүй ийм байдлаар ингээд удаа явах юм бол боломжгүй шүү. За тэгэхээр миний хувьд бол би үргэлж өөрийгөө тэр энэ дагалдагч бэлтгэхийн агуу тушаал дотор би дандаа өөрийгөө бүр ятгадаг. Бүр зайлшгүй ингээд бүр би өөрийнхөө энэ тушаал учраас би өөрийнхөө амьдралын цагийг зориулах тэр дагалдагч нар хаав дандаа хайж идэг. Тэгээд тодорхой нэг хүмүүсийг сонгоод өөрийнхөө цагийг зориулдаг. Тэгвэл өнөөдөр чуулган та бүхэн бүгд энэ тушаал дотор бид дуулууртай байх хэрэгтэй юм аа. Тэгэхээр энэ болохоор ямар нэгэн тийм санал юм уу, хүсэлт юм уу биш ээ. Энэ бол тушаал. Тушаал гэдэг нь би зайлшгүй үнийг биелүүлэх хэрэгтэй. Хэрвээ энэ тушаал биелэгдэхгүй байх юм бол тийм хоёр нүртэй хүмүүс болдог гэсэн. Одоо шинэ чуулган дээрээ ч юм уу ингээд энэ гарахтай ингээд би Есүс итгэдэг юм. Аюу сайхан зүйл яа. Тэгсэн хэрнээ яг дотоод амьдралд нь маш олон асуудалтай. Яг бол тийм болчихно. Харин жинхэнэ дагалдагчийг бэлдэж явах үед тэр хүний амьдрал өөрөө өөрчлөгддөг, өөрөө тэр агуу утга учир дотор алхдаг, тэр үндэсний дотроо зогсдог, эзнийг алдаршуулдаг.
За тэгээд миний одоо 5 дахь уу. За би аль нэг зарчим дээр ирээ зогсноо. Тэгэхгүй бол болохгүй. Тийм болохоор би тэдэн зарчим шилэхгүй байгаа. За 5 дугаарх зарчим маань эзнийг дээдлэн хүндлэх зарчим. За 4:50-аа Иохны 17 дугаар бүлгийг уншсан. Тэгээд энэ 17-оос юу гаргав? Энд за тэгээд үгийн цагаа дуусгана. Одоо яг 40 минут болж байна. За 17-гийн 4 хий гэж надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн би таныг газар дээр алдаршуулваа. Ямар гайхамшигтай үг вэ? Өнөөдөр эзэн ингэ гараа өргөж ингэ чадхаар байна. Яг энэ үгийг хэлээд эзэн надад хариуцуулсан үргийг би үнэхээр биелүүлээд одоо яг эзний Мөнхийн улсын хаалганы өмнө зогсох нь шүү дээ. Үнэхээр итгэлтэй гараа. Надад хий гэж даалгасан ажлыг тань би гүйцэтгэн газар дэлхий дээр би таныг алдаршуулсан. Ямар гайхамшигтай. Би тэгвэл энд хүн бүхэн энэ үгийг хэлээд эзнийг алдаршуулсан амьдралаар амьдраасаа гэж ятгаж байна. За тэгэхээр хүн 3 зүйлийг хулгайлдаг. Тэгэхээр би одоо хулгайч нарыг илрүүлэх гэж байна. Нэгдүгээрт нь яг эзний оноосон энэ үүргийг биелүүлэхгүй байгаа үед шүү. Энэ толботой. Нэгдүгээрт нь эзний хүслээр амьдрах амьдралыг хулгайлдаг. Эзний хүслээр амьдрах. За эзний хүслээр амьдрах гэдэг нь эзэн надад тодорхой нэгэн үүрэг даалгавар оноосон байна. Би гэсэн одоо энэ газар дэлхий дээр, энэ чуулган дээр, гэр бүлдээ энэ улс үндэстэндээ зориулсан хий гэсэн эзэн үүрэг даалгавар өгсөн байна. За тэрийг би хийхгүй байх гэдэг нь би эзний хүсэж байгаа амьдралаар амьдрах амьдралыг хулгайлсан гэсэн үг. Ойлгогдож байна уу те? Тэгэхээр энд байгаа хүн бүхэнд эзэн үүрэг даалгавар өгсөн байна. Гэтэл тэр үүрэг даалгавраа та биелүүлэхгүй байна гэсэн. Энэ нь биелүүлэх нь эзний хүсэл юм аа. За тэгэхээр нэгдүгээр энэ зүйлийг хулгайлдаг. За хоёрдугаарт нь эзний алдрыг хулгайлдаг. Яг энэ зүйлээр дамжуулаад тухайн нэг чуулган, тухайн үндэстэн ард түмэн өрөөгдөх байдаг. Тэгэхээр тэр өрөөлийг нь хулгайлчих жоо. Яг бол миний тэр хийж байгаа үйлчлэлээр дамжуулаад за яг би жишээний тодорхой нэгэн хүрээнд амьдарч байгаа газар нутаг өрөөгдөхөр байдаг. Яг бол эзний төлөвлөгөө байгаа учраас. За гэтэл би түүнийг хийхгүй байгаа учраас яг тэр тодорхой нэгэн газарт байгаа тэр ард түмэн, тэр үндэстэн, тэр хэсэг бүлэг хүмүүс өрөөгдөх байтал тэр өрөөлийг нь хулгайлчих жоо. Ойлгогдож байна уу? За, айгу нэг талаараа бас хатуу хэлж байгаа л уучлаарай тийм. Яг л энэ эзнийг алдаршуулахтай холбоотой учраас. Тэгэхээр энэ яг миний зүрхэнд байдаг би эзнийг алдаршуулах миний зарчим байдаг болохоор надад даалгасан энэ үүргийг би өдөр болгон би биелүүлэх ёстой гэдэг зүйлээр амьдрэх юм аа. Эзэн надад өгсөн үүрэг байгаа. Үүрэг даалгав. Тэрийг биелүүлэхийн төлөө би амьдралаа зориулж байгаа. Тэгвэл өнөөдөр би та бүхэн асуусан ба таны амьдралаар дамжуулан эзэн алдаршуулгадж байгаа юу? Эзэн танд оноосон тэр үүргээ та нэр төртөөгөр биелүүлж байгаа юу? Тэгвэл бид эзэн үнийг бүр тултал нь бүр байгаагүй хэмжээнд нь урд хожид хийцээч байгаагүй хэмжээнд нь би өөрийгөө зориулах хэрэгтэй юм аа. Яг миний тэр эзэн бид бүгдээр дамжуулна л тэр алдаршмаар. Бид тэр эзнийг алдаршуулахгүй юм бол энэ дэлхийн хүмүүс алдаршуулахгүй. Тэгвэл 5 дахь миний амьдралын зарчим бол эзнийг алдаршуулах, дээдлэх зарчим. Би үргэлж эзнийг дээдлэдэг, хүндэлдэг. За энэ нэм гариг бол за нэг удаа надад нэг тийм сонин нэм гариг таарсан. Эзнийг хүндэлдэг өдөр. Яг нөгөө юунаас Канадаас хагас өдөр онгоц хөдлөөд нийт өдөр Бээжинд буусан. Тэгээд дунд нь цагийн зөрүүнөөс нэм гариг байхгүй болчихсон. За тэгээд нэм гариг байхгүй учраас онгоцон дотор ингээд ойролцоогоор нэг 6 цаг явж байгаа. Яг нийтдээ нэг 14 цаг онгоц нисдэг. Нэг цагийн харж байгаа яг 6 цаг нисэж байгаа. За яг одоо энэ цаг бол нэм гариг.
За тэгэд онгоцны нойл дотор орно жижигхэн ингээд өрөөнд дотор. Халелуя. Одоо тэр нойлын онгоцны нойл суглаан хийжсэн. Тэр цагт их сонин нэм гариг таарсан. За тэгээд бусад бүх нэм гаригтай. Тэр эзнийг бид өдөр бол байсараа цааш байх болно. Тэгээд нэм гаригийн хүндлэхээс гадна миний бүх амьдрал, бүх цаг хугацаа тэр эзнийг дээдэхийн төлөө, хүндрэхийн төлөө байх болно. Миний амьдралаар дамжин эзэн авах ёстой байна. Тэгээд энэ цагт би та бүхний яг бас энэ эдгээр 5 зүйлээр бас ахиж байна. Тэгээд та бас өөрийнхөө амьдралын үнээр зарчим болгоод яг тэр зарчим дотор хөтлөх юм бол үнээр